Some clients to live for a few dollars more. So she likes to live. За ингээд монголчуудын цугладаг Монгол таавнд буюу одоо Түндэмэн зогсоол дээр байрлах энэ Монгол таавны гадаа ирсэн байна. Манай ретро аккорд нэвтрүүлгийн зочинтойгоо энд уулзахаар одоо болцсон байгаа. Одоо гадаад улсад хийж байгаа хоёр дахь нэвтрүүлэг хоёулаа Солонгост яг 1 жилийн өмнө яг мөн энэ Монгол таавны орчмоос дуучин ган толгын дугаарыг үзэгч та бүхэнд хүргэж байсан байна. Энэ удаад мөн одоо олон жил энэ Солонгос улсад амьдарч байгаа монголчуудын маань л одоо нэгэн төлөөлөл болох нэгэн залуутай одоо уулзах гэж байна. За ер нь ихэвчлэн монголчууд за хаана уулзах гэхээр Түндэмэн дээр Монгол тааван дээр уулзъя гэдэг. 4 жил мөн бид бас ангийн хоёр охинтойгоо хоёр өөр хотоос ирээд уулзахаар болсон. Мөн энд болцоод Монгол тааван дээр уулзсан байгаа. Одоо хэдэн энд одоо манай найз маань ирсэн байна гэсэн мессеж ирсэн байна. Одоо тун удахгүй уулзнаа. Сөүл хот дэлхийн 10 том хотын нэгэнд ордог. За тэгээ 10 сая орчим хүн амтай. 9 сая 600 хэдэн мянга гэж байна. Сөүлийн дагуул хотод 25 сая хүн, нийтдээ 25 сая хүн амьдарч байна. Монгол таавнаас жоох иш алхаад одоо манай эхний сайн мэднэ бас дүн гэд дэлгүүр байгаа. Дүн дэлгүүрийнхээ үүдэн туулцахаар боллоо. Түндэмэний тэр дизайн Түндэмэн калтер парк гэдэг нь энэ гайхамшигтай байрлал. Үнэхээр дизайн парк байхаас аргагүй. Энэ өөрөө энэ байгууламж нь архитектурын маш их өөрмөс шийдэлтэй. За ингээд бид 5 буудал Түндэмэнээс 5 буудал хэдэн буудал явчих вэ? 10 гаруй буудал явж байна. Хам мөрний ирэг дээр ирсэн байна. Хуучин 63 давхар. Хуучин одоо хамгийн өндөр энэ 63 давхрын хажууд. Одоо бол энэс өндөр 123 давхар барилга, 126 давхар барилга баригдсан байгаа. Sky Tower гэдэг. Энэ бол хуучин 63 давхар өндрийн хажууд. Хам мөрний ирэг дээр ирсэн байна. Хоолойны эффект залгачж байгаа юм байна. За гитар хэн гэдэг гитар вэ? Эниа гинэ. За түрүү ярьжсэн энэ Сөүл хот бол одоо дэлхийн хамгийн хүн ам ихтэй хотын одоо эхний 10-т ордог гэсэн. Яг төв Сөүл хоттой бол төвдөө 9.6 сая 10 сая хүн. За Сөүл орчмын хотуудтайгаа нийлээд 25 сая хүн. Одоо энэ талбай дээр амьдарч байна. Солонгос орн бол 610 гаруй мянган километр квадрат нутагтай. За Сөүл хотын хувьд бол 1 км квадратад 2500. За зарим нэгтрал ихтэй газар бол 100000 хүрдэг. Гэвь мэдээж одоо нэгтрлаасаа болно. Тэгээ энэ одоо их хүн амтай хот нэг энэ жижиг талбайд яаж амьдраад байна гэхээр одоо газар дээгүүр усан тээвэр, за метро, нийтийн автобус, за такси, за тэгээд хувийн автомашин, за дугуй, явган зорчигч гэдэг. За газар доор гэхэд метронд одоо бас хэдэн сая хүн зорчиж явж байна. Тэгэхээр одоо энэ газрын доор болон газрын гадаргуу дээр хэд хэдэн төвшөнд ингээ огтлцоод хэд хэдэн давхаргад ингээд энэ нэгтрал ихтэйгээр амьдэрч одоо хоорондоо төвжирх нь багтай ингээд дэд бүтцийг маш сайн шийдсэн. Ялангуяа 2018 он гэхэд 19 он гэхэд бол энэ нийтийн тээвэр автобусны шугам энтрийг нэмж тавиад одоо ер нь бол төвжирлийг маш сайн бууруулж чадсан гэдэг юм байна. За манай зочин байна ингээд техникээ холбож хооронд өөрөө олж авсан бага мэдээллээс та бүхэнтэй хуваалцлаа. За гитараас ийшээ
хоолойны эффект рүүгээ холбогдоод микрофоноос мөн тэг хоолойны эффект рүү холбогдоод гитар ийшээ орох уу те. За гитараасаа гаргаад гитарын яригч руу бас юм орж ирэх гэдэг нь энэ удирдгаасаа. Тийм байна. Энэ жижиг цагаан бүлтнээс яригч руу холбож өгөх юм байна. За тэгжээд битээр нэг дуугаа холбочих واخ. Одоо бол дуугаа холбоог энтер шумтаал яваад байгаа. Гэрээ студи юм шүү баг л. Эндээс шууд биччихнэ. За ингээд холболтоо хийчихнэ гэж байгаа. За энэ хам мөрний эргээр бол юм дугуйтай зорчигчд бол маш их. За дугуй сонирхогчд болон бүр мэрэгжлийн дугуйчд бүр дугуй аялагчд энэ төргээд зөндөө хүмүүс байгаа. Энэ зам болохоор одоо энэ хам мөрний энэ зам хойшоогоо баруун хой зүг рүү Гимпогийн зүүн талаар гараад Гимпогийн шат байгаа нисэх бодолтой. За тэрнээс хойш яваад Пажу гэж одоос монголчууд их очдөг энэ аутлет дэлгүүр байдаг. Тэр хотын баруун талаар гараад хам мөрөн. Тэгээ баруун хойд хэсэгтээ бас нэгэн голтой нийлээд баруун хойд эрг рүүгээ энэ шар тэнгис рүү цутгаж байгаа. За яг тэр цутгадаг хэсэг дээр одоо ардчилсан солонгос улстай хэлэлдэг юм байна. За ингээд дугуйчд одоо ингэж явж байгаа. За тэгээд яг тэр ардчилсан солонгос улстай хэлдэг хэсгээс эхлээд энэ хам мөрнийг дагаад гээ урагшаага дугуйн замыг бол маш сайн тогтчулж өгсөн. Энэ бол дугуйтай аялагчд болон дугуйгаар зорчдог улсуудад бол маш том магистрал зам болж өгдөг. Тэгээд тэд мөн газрын зургаа дагаж харж явдгаа гэж одоо манай бас нэг дугуй унж хэрэгэлдэг Монгол зочин байна. Манай нөгөө нэвтрүүлгийн байнд зочин бидэнд бас энэ мэдээлэл өгсөн байгаа. За ингээд хүрлээ байна. Ретро аккорд нэвтрүүлгийнхэн Сөүл хотод ирж нэвтрүүлгийн зураг авахд хүрлээ гэсэн. Яагаад гэсэн гэвэл хүрлээ Сөүл хотод гитараа бариад хүлээж байхад хүрлээ гэж ярэ гараад байгаа шүү дээ бас. Нөгөө жүжигчийн хүрлээгээ. Манай хүрлээгийн хувьд бол одоо ер нь хийхгүй юм байхгүй гэдэг чи одоо юу гэдэм бэ? Гараар одоо ер нь хийж бүтээх тийм. За тэгэл нарийн тийм мужааны ажил. Тэгэл одоо барилгын интерьерийн ажил. Ер нь тэгээд үйлдвэрийн тоног төхөөрөмж хийхгүй юм байхгүй. Солонгос улсад ирж байгаа улсууд одоо Монголоос нөгөө нэг хамаг одоо чадвартай залуучууд гараа явцсан гэдэг нэг хүн болж таарад байгаа шүү дээ. Эрхэм үзэгч та бүхнийхээ орой амгалан айлтгаж ретро аккорд нэвтрүүлгийн шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Энэ удаагийн нэвтрүүлэг маань Солонгос улсын нийслэлээс Сөүл хотын энэ хам мөрний хэрэг дээрээс та бүхэнд хүрч байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Минжүүрийн Хөрлбаатар гэдэг одоо миний багын найз оролцож байгаад их баяртай байна. За бидний урилгыг хүлээж авч манай үзэгчдэд бас сайхан аккорд зориулахаар бас бидэнтэй энд уулзаад байгаа их баярлж байна хүрлээ дээ. За баярлаа. За Солонгос нэрээр хэдэн жил болж байна? 2010 онд ирсэн 15 жил болж байна. 15 жил. За Монгол руу бол баг очиаг баха. Очиаг ганц жил. Яагаад очихгүй? Тэгээ янз бүрийн шалтгаанаас болол. Шалтгаан байна тий. Ер нь очие гэж бодох уу? Бодлого яах. Сайхан Монгол орн, сайхан хөдөө нутаг, сайхан микер. Тий. Микер арьян. Сансрын тэмнэлийн хажуудлын гудамжаар дэше алхмаар л шүү. Тий. Манай хүрлээш микер их тийм ээ. За 15 жил болжээ гэж. Уулзахгүй 15 жил болжээ хүрлээтэй. 4 жил ирээд хүрлээтэйгээ уулзч бас амжаагүй. Тэгээ Монгол даван дээр уулзах гэж хэд яриад ажил төрүүлж их байлаа, хүрлээгээ ажиллаж их байлаа. Тэгээ дуучин ган тулгын нэвтрүүлгийн зургийг яг жилийн өмнө авсан байдаг. Яг энэ өдөр шүү дээ жилийн өмнө. Тэгсэн жилийн дараа ингээд хүрлээгийн нэвтрүүлгийн зургийг аваад хам мөрөндийн ирэг дээр сууж идэг юм байна. Тэгэхээр одоо үзэгчдээ эхний аккорд ямар дуу зориулах вэ? 11 сар гарах гэж байгаа гэхэд 10 дугаар сарын сүүлийн өдөр гэхэд ер нь юу вэ шүү? Нэмэх 15 гарах. Дулаахан байна шүү дээ. За анхныхаа дуу сэтгэлийн үг жаргал сайхан байна. Тохиосон. Сэтгэлийн үг. За.
За энэ дуртай. гитар өөрийнх нь одоо энэ хөрлөгийн өөрийнх нь энэ гэрээ студийн тоног төхөөрөмжийн шийдлэр дууга холбогдсон байгаа. Одоо ямар дуу авч байгааг одоо үзэгчд маань мэдэх баг. Хөрлөө өөрөө ийм холболт хийе гэсэн заа гэж хэлчихлээ. Сонсож үзье. Байгуул сонсож үзье. За. Сэтгэл сэргээж баяр бэргээсэн Мэтгэл дүрээ чиний минь мишээ Хаач явсан нэг яруу Хангал зүрхийг минь догтлуулна Хайр чи намайг ивэж Ханяра би бахарна Хайр чи намайг ивэж Ханяра би бахарна Хайрсаван тавлан гаруучаач Хайрын жаргал эзлүүлсэн чамтайгаа Хүслэр тэлсэн үний очно Хоёр бинээ түшин жаргая Хайраа чи намайг ивэж Ханяра би бахарна Хайраа чи намайг ивэж Ханяра би бахарна Жохаалтай. За. Ер нь тэгээд олон жил нутгаас хол, эх орноос хол байгаад ирэхээр хүнд энэ нутгийн тухай, ханийн тухай, энэ Монгол дуу тухай дурсамж сэдрээс энэ дуу хань болдог баг таваас. Тийм ээ? Ааха. 15 жил ийм хугацаанд одоо ямар ажил дээр их ажил хийв? Ер нь одоо юу хийж байна? Анх яг машины үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд тэндээс гараад янз янзын ер нь барилгын чиглэлийн ажил одоо хийж байгаа. Барилгын интерьер засал чимэглэл одоо тэгэл бүгдийн л юм даа. Бүгдийн л. Машины үйлдвэрт юу хийжсэн? Гагнуурч. Гагнуур. Оо за гагнуур хийн өрлөө. За Монголд бол гагнуур хийдэг хүн бол маш их хэрэгтэй байгаа. За барилга дээр засалж чимэглэл интерьер хийдэг хүн маш их хэрэгтэй байгаа. Ер нь Монголоос явахын өмнө хөрлөө байна одоо манай нэвтрүүлгийн ивент тэгш ерөнхий спонсор 3 бог цонхны үйлдвэр гэж байна. Энэ үйлдвэрийг одоо анх үүсгэн байгуулж ирсэн. Анхны одоо цонх үйлдвэрлэдэг залуучуудыг сургаж ирсэн ийм хүн байна. Ингээд нутгаасаа гараад энэ хөгжилтэй орон дээрээд хөгжилтэй орны одоо бүтээн байгуулалтанд оролцоо явж байгаа. Гэхдээ яг олон залуучуудыг цонх хийж сурахад явсан. Тэгээ уг нь одоо хөрлөө шиг маань маш олон залуучууд 50 хэдэн мянган монголчууд энэ юунд амьдарч байна. Солонгос улсад амьдарч тий. Тэгэхэд бол монголчууд бол бас Солонгостой бол их нэр хүндтэй байна гэсэн. Тийм маш нэр хүндтэй. Манай монголчууд бол чадахгүй юм байхгүй. Ааха. Тэгээ хийсэн юмдаа их үнэж. Тэгээд маш сайн сурдаг, хөгждөг. Тэгээд толгой сайтай. Одоо нэг юм сурсан юм байнга ингээ хөгжүүлээд явж чадах чадвартай. Тэр чадвар бол Монгол хүнд л байдаг чадвар. Өөр хүмүүст бол бараг л байхгүй. Би амар хараагүй. Солонгост олон гадаад хүмүүстэй ажиллаж үзчихлээ. Солонгос хүмүүстэй ажиллаж илаа. Солонгосод бол нэг л ажиллаа. Тэгээ шаашаа өөр ажиллаа. Тийм чадварч байхгүй юм шиг санагдаад. Чадвар байх уу, хүсэл байхгүй байна уу? Тийм үгүй яах вэ? Яа тийм үү? Нэг ажиллаад яг яасан. Одоо нэг юм араад дагансан. Тэр. Тэрэндээ л маш мэрэгжлийн сайн ажилтдаг. Ер нь бол Монгол хүмүүс бол
Ааха. Тэр ажлыг хийгээд тэр ажлыг улам сайн хөгжүүлэх тийм одоо юу гүйлгээ авах гэх юм. Одоо тийм хөгжих тийм чадвар сайн. Тийм байна. Ер нь их хөрвөх чадвар сайтай байх. Тийм ээ. Тэгээд тэрийг юмаа хөгжүүлээд цааш нь улам сайн болгох чадвартай. Одоо энд айл нүлэгтийн ажлыг бол ер нь монголчууд их хийдэг. Ер нь нүүлгэлтийг бол ер нь монголчууд гол ажлыг гүйцэтгэдэг гэж байна шүү дээ. Нүүлгэлт нураалтын ажил. Нураалт. Тийм тэгээд тайз чимэглэлийн тайзны ажил. Тэгээд манай эмэгтэйчүүд бол үнэхээр юм ond. Одоо тэр юунд одоо олон улсын зочдууд зочдуудлын одоо бүх ажлыг хийхэд зөв маш сайн. Монгол эмэгтэйчүүдээр их бахархдаг. Үнэхээр хөдөлмөрч. Үнэхээр мундаг гэсэн. Тий. Энэ өндөр байшин дээр тэр нэстэг тэрэг бод юм уу? Бууч тий. Тий байна. За энэ нэстэг тэргийг явчаар дуугаа явах дараагийн дуугаа. За тэгээ. Энэ ёстой утгаараа байшингийн дээвэр дээр бод юм байна да. Энэ сүүлд баригдсан баригдаад удаг. Тийм байна. Ер нь энэ нэстэг тэргээр байшингийн орой дээр их буулт хийх үнд. Буулт хийж штэ. Аха. Тэгээд хэдхэн жилийн өмнөөс нэг нэстэг тэрэг олсон штэ. Байшингийн орой дээрээс нэг даргаа аваад явж байгаа. Оо тийм үү. Мантад харахгүй тэгээ хажуудлынхаа юу зохиот байшингаа сенсэрэ зохиот насарсан. Маш нарийн тооцоолтой байхгүй бол бас эн чинь эвгүй юм биш үү? Энэ нэстэг тэргээр бас манай Монголд бол бас их нэсэж байгаа шүү дээ. Манад бол тэглэх юм гайгүй л дээ. Тийм ээ. За дараагийн дуугаа үзэгчтэй дараагийн дуу ямар дуу зориулах вэ? Дараагийн дуу би чинь нөгөө багасаа эндээ юу та? Номин хамтлагийн Оо энэ Номин хамтлагийн дуу гэх бол за номингийн ганц төсгөө гараад ирж шээ. Сая Хүслийн тэнгэр арабж байгаа ганц төсгийн энэ Хүслийн тэнгэр бол юу манай Бадан батны дуу мөн үү? Тийм гэсэн. Тийм гэдэг хүн дуусан. Сүүлд төгсөө дуулсан байсан тий? Тийм төгсөө сүүлд. Энэ их гоё дуу бас. За дараагийн дуу Хүслийн тэнгэр. За тэрийг дуулъя. За. Өөрийг чинь би анхаарсан цагаас хойш өөрт чинь би хайртай болсон өнгөдийн очсон чамгээр амьдрахгүй харин назар сайраа Бадан батан гээд нэг ийм гоё дуутай залуу байсан тий бидний үеийн залуу. Яг нэг дуулах хооронд юунэ буулгах чад нөгөө юун дээрээс хөөрч штэ. Бас өндөр авах гэж зөндөө юм болт юм байна. Минээс дуулахгүй юм. Яах мэн нөгөө ч юм чадахгүй шүү.
Өнгийн өөрөө тохируулаад. концертанд зориулсан юм байна шүү дээ бас. Караоке руу уурж очиод залгаа дуулчт юм шүү дээ. Энд тэгв үү? Монголчууд бас цуглаж баяр наадан болохоор уулзсан биз? Уузнаа хаяа. Тэгэхээр гитараа бариад ирээ энэ гэх үү? Яг тийм баг завгүй болохоор ячаад. Өөрөө хөгжим сонирхолтой болохоор. Ааха. Энийг аваа. Энийг аваад. Зүг. Гоё юм те. Эффекттэй олбоч нь. Тэгээ энэ жижиг бүлтээсээ гаргаад Утас руугаа шууд талбчихна. тэгээ энэ манай дууны төхөөрөмж орж ирж байгаа юм байна шүү дээ те. Ямар дуу? Дараагийн дуу юу дуулах вэ? Аа. Фэнтезиний дуу муу байна л үз микрийн. Сүүлийн үеийн нэг дуу дуулчих. За, сүүлийн үе ямар дуу юм бэ? Нэг туйлс гээд нэг дуу их гой санагдаад байгаа. Энийг Оо за. би сайн одоо сурж байгаа. Тэгээ сайн сураг. За. Сайн биш байж магадгүй. Хөөс хаанхын хэний дуу юм? Шин гэлээ. Дууч нь ил дуусан дуу гэсэн. Тийм үү. За за. За сонирхъя. Би сүүлийн үеийн дуу баг мэдэхгүй байгаа шүү дээ. Миний сүлжээ дуу болохоор сайхан. Min чиний зүг ирвэхээ болж нисэн. Зүрх цэцгийн үнээр зэрлээж чамайга цөмбөрөөрийн бэлдэн хүлээлэ. Гэвч хайрын асаа халуун зүний үнэр жаргаа үүдэн содон нэгэн татаа өөрхинийг би таслада чамд хайртай гэж хэлхэл байсан чимээ гэж мэдэрсэн чих тонсон хатчин бүргэхүй гэж чамайга чин харин сэтгэл хүлээлээ чайны морош инжир асаа халуун зүний үлгэр жаргаа дүүрэн сараа нэгэн татаа өөрхинээгийн би таслада зүуд байсан гэж бодхоос хайран зүрх хөвчнийг шиг хивээрээ зүрж өнгөрөхгүй гэж харуулдаг чамайга зүгөөрийн бибгэд хүлээлээ халуун зүний үлгэр жаргаа дүүрэн содон татаа өөрхинийг би таслада Пульс гэл тэгэхээр би бас нэг юм алтын том болсон. тий нэг язгуур юурлаг юм урууч юм шиг боддогдсон чинь нүрэнд нэрэн дахин юм байна те. Тэг хөөрхөн аятаад байна. Зүгээр юм. Энэ юунаас салгаад энэ спикерээрээ бас тоглож болох юм байна те. Чи болохоор ингээд чихвчээр ингээд эффект ингээд холбоод тоглоо сурцсан. Тэ? Тэгээ нэг дуу чимээ бас их гаргахгүй гэсэн үг орчиндоо. Гэр орондоо ингээд уулах те. Тий. Бас хамаагүй чанга тэр болохгүй юу энд? Болохгүй. Харин тийм байгаад Шууд хаалгануудаа л Оо зөө. бүр удах юм бол шууд цагдаад удаа. Монгол бол тэр тал дээр бол харин өстой Гайгүй. сайхан штэ. Сайхан. Тийм штэ. Ер нь бол тэтэ чиний ярих, хүний ярихээр хязгаарлагддаг гэдэг зүйл юу гэдэг лээ. Эднэр бол маш их нэгтаршил ихтэй амьдарч байгаа улсууч маш ойрхон зайд Тий. олон хүмүүс амьдарч байгаа те баг талбайд гэдэг юм уу. Манай Монгол бол за ер нь 20 км хотоос гараа 20 км явхад онгон зэлүүд Сайхан шүү дээ. газар байна шүү дээ те. Солонгос ч сайхан орно шүү. Тэгэхээр монголчуудын өссөн зорьсон юмыг биелүүлж өгч байна.
Зарсандаа хийгээд буцаж байна. Маш их бизнес хийж байна. Ааха. Монгол орондоо хөрөнгө оруулж байна. Хагаар нь сайхан юм. Тийм болохоор нутаг руугаа ус хүмүүс их явахгүй олон жил болж байгаа шүү дээ. Хоолнд сайхан юм сайхан. За би бас нэлээд хэдэн монголчуудаа энэ дээрээ уулзсан. Олон жил болсон хүмүүс байна. Монголдо очих юм уу гэсэн. Миний нэг бас Очих бодолтой хүн цөөхөн байна. цөөхөн байна. Миний таньдаг ахнараас 94 онд ирсэн хүн байгаа ш. 30 жил, 31 жил. 30 жил болсон. Өөх. Одоо хүртэл ажиллая гэж бодож. Манайхан ингээд нэг 50 60 хүрэхээр л өөртөө хөгшөрсөн гэж бодож байна шүү. Тий. Солонгос одоо миний мэдих одоо манай нөгөө баригадын хүмүүс бол 70 настай хүмүүс зүгээр ажиллая гэж бодож байна. 70 настай хүмүүс. 70 настай хүмүүс ч гэсэн хэд ажиллаж байгаа шүү дээ одоо. Тэгээ нэг сайныг дагаад бас нэг сар юм бол залуучууд нь ажил их дург болсон. Солонгосчууд. Ялангуяа энэ биеийн хүчний ажил. Яг нэг юм гэдэг чинь иргэдэг болохоор одоо 70 60 70 80 настай хүмүүс л ихэнхдээ ажиллаж байна л да юм. Тэгээ залуу хүмүүс ажиллах хүн Олдохгүй. Одоо эдний залуучуудаас залуу хүн бодог хийх хүн байхгүй шүү дээ. Барилгын ажил хийх хүн байхгүй. Хийх дурггүй. Ааха. Тэр нэг аав ээж нь ингээд энэ уусаар нэг юм болгоцсон ингээд сайхан болгочихсон. Тэнгуут энэ залуучууд нь одоо ингээд юу хэлчихдэг л да. Миний харж байгаагаар ажил хийх дурггүй. Тэгэхээр нэг сайхан Компьютерийн ард. одоо зүгээр одоо нэг Офисын ажил. офисын ажил хийх гэж байна. Өндөр цалинтай. Тийм баг шүү. Тэр Мяндууны хойд тал руу тэр офисын ажилтнууд өдөр залуучууд нь тэргээр маш их байх. Тэгээ орой метронд залуучууд их явж байгаа. Ажил тараад явж байгаа бол та. Тэ? Гэтэ ажил яг тэгж хийж байгаа залуучууд нь маш цөөхөн байна л да. Ааха. Ихэнх нь гэртээ. Гэртээ. За манай Монголд ч бараг л бас л тиймэрхүү болчиход байгаа юм шиг санагдаад байна. За дараагийн дуу ямар дуу байх вэ? Ер нь одоо манай нэвтрүүлэг анхны дугаар явснаас хойш энэ 25 онд 20 жил болж байгаа. За тэгээд хүрлээ маань Монголд байхдаа 2008 9 оны үед орж ирлээ. Тий, нэг орсон. Тий. За тэрнээс хойш бол одоо тэгээд олон жил уулзахгүй байж байгаа. Аккорд дуугийн сонирхож байна. Хүн тэгээд мартагддаг уу? Тэ их дурсамж агуулсан дуунууд байдаг. Тэр дуунуудаас дуулах гэдэг. За, ахын дуулдаг дуу. Манай ахын дуулдаг байсан. За. Орчны дуу та. Хөдөөсний дуу. За. Гинэн залуу насны цэврээр сэтгэлээ гэрэлтээр хороо хайрлаж яваа хүнтэйгээ гүнзгийхэр байгальдаагүй бандан боршгүй дурлаад үлцөө хайртоци За энэ ястаа жинхэнэ бодисны дуу юм да. Тэ. Танаа ах гэхэр чинь надаас 4 ах. Аа. Жинхэнэ бодисны дуу. Жинхэнэ бодисны гитарч. Аа, микри. Аа, за. Хасаа гитар сурсан. Аа, за.
Урлагийн дүү болохоор одоо манай зураглаач бүү Баатар. Баримт каноны Зураглаач. хийдэг компани. Баримт каноны. Зөв. Өө наашаа ирсэн үү? Ирсэн. За. Налын ирчээд явсан. Ирчээд явсан уу? Ааха. За хэдэн дууд болчлоо хоёлаа. Минийж нэг дууд болохгүй юм да. Бүү юу? Монтажлал хасчихгүй байгаа үстэй. Аа? Асахгүй. Чи өөрөө монтаж хийх. За ямар дууд болох вэ? Ямар ч ямар. Одоо намар болж идэх Монгол дүүл болцсон байт баг. Энд гэсэн хавар шиг байгаа шүү дээ. Үсэн татсан хавар болдгоо боллоо. Хүлээж байсан шүү. Эрдгэрээ ирдээ хайрц хандагоо нахага дэнэ хайр ганцхан чамайга биүнэ өөрч ямар дуудаг лээ Ямар ч цайтал дэлсэн дэрчээ үргэж одсон чамайг минь орлоо цонхоор сэрчигнэх мороны туслуудтай цэжин турах үнгийг хуваалцаа нэрсэн дрич нүрэндээ би наач эндүү тассан үнрийг чи намтархаа хожны өдөр хайрлах үричээ хонгорхон цуваагийн болгон хаалгаа сонсон дөө цай чиртүсэр үлжин гоён согдартай учирлаа үлэр цонхоор сэрчигнэх вороны туслуудтай цэжин тур үнгийг хуваалцлаа энэ зарим юуг нь мартаад байна л дээр би ой юм биш дээ а тийм лагер дээр л сурч ирсэн манай нэг бата гэдэг хороол байсан. нөгөө хойно жигждэд гардаг байсан. Манай гэр чинь хороолд байсан. Тийм хороол. Мөр багтаа би чинь зайсангийн ам байсан шүү дээ. Яснаас өрөөсгийн бол үзэх. Тийм. Энэ хоёр юм шүү дээ. Зүгээр. Яг нэг студийн бичлэгэнд орж байгаа юм шиг. Сэрүүн номрын усан болгорын мороо шиг Сингэнэм тайгын вансын рүү шиг Хүсэлгээ чи нариухан Анхны минь хайр Үнтэй цожны нэгэхэ Молан Хонгорхон цомрлоо Дутунэгэд Хожмын хойн дуусхын жаргалаа Хэрвээ тулгцэн Шүүний яхны хайраа Хэцэж өршгүй миний анхны хайр Хэцэж мөхшгүй миний хайрын гам Чи үнэж хайр чи үнэж дурлаа Чи үнэж амьдралыг амсаагүй анхны хайр Энэ дуу бол мэдэн штэ Ягахан хацар хасын царай Ялэнгүй богдсон сурагч форм Ичингүрэн инээсэн 10 хэдтэй охины Аяа би чинь яахан мардах билээ Гівчэн дурлалны Дэндүүр цоёолсын болохоор Нэлбэж амжаагүй юм шүү миний анхны хайраа Хэцэж өршгүй миний анхны хайр
хизээч мөхөшгүй миний хайрын баг чингүнэж хайр чингүнэж дурлаа чингүнэж амьдралыг амсаагүй анхны хайр. За хүрлээгийн гитарыг барьж байгаа бараг нэвтрүүлгээр анх удаа бүтэн нэг дууд болчих юм яа. Энэ нөгөө цэнгэгийн отгоо гэх юм дуу гэдэг юм байлээ. Тийм үү? Тэ? Тэгсэн баха. Энэ их гоё дуу. Тэ? За тэгээ хүрлээ маань харин Солонгост ирээд нэвтрүүлэгт оруулсан чинь намайг харин дуу болгоол гэдэг. Барайд үтсэн чинь дуулчмаар юм шиг санагдаад. Янзын болж штэ. Аа. Гоё дуулж штэ. Гоё дуулж байна. За болж. Тэгвэл монтажнаас хасахгүй оруулчих юм. Оруул. Бэнэ. Аа за энэ чинь бас Бэнэ. баллаад гэж штэ тий. Олон янзын эффекттэй. Энэ юуны хоолойны эффект юм уу? Хоолойны эффект. Би сая одоо ямар эффектэн дээр дуулч байна. Оо зүгээр л байдаг эффект. Тэрийг харсангүй. Тэгээ ер нь дуу хуурын их уурхай бол шавхурдаг шүү. Тэгээ хүний одоо амьдралын хамгийн одоо баярт мөч гэдэг юм уу дурсамжтай мөч дуу хөгжмөөр хадгалагдсан байдаг тий. Тэгэхээр одоо дараагийн дуу ямар дуу байх бол үзэгчдээ ямар дуу зориулах вэ? Хүн болгон ээжтэй хайртай. Хайртай ээжийг л сайн хайрлаж яваарай л гэж хүмүүстэй хэлээд ээжийн тухай дуу. За. Ээжийн тухай дуу юм. Ээж хүн гэдэг бол үнэхээр юм аа. Бүхэл чиний ганц хажуудчин байж чиний төлөө хүний зориулж чадах юм бол ээж л хүн байдаг. Ээж аав ээжээгээ л маш сайн хайр амьд дээр эрүүлэн байх. Тал дээр маш сайн анхаарч хайрлаж байнгын санаа зовж ээжтэйгээ аавтайгаа үргэлжлэл. Бүх юм ээж аавтайгаа л ярилцах хэрэгтэй. Гэт энэ дуу зориулъя гэж юу? Хамгийн үнэт байх юм чинь бол ээж аав чинь л байна. Ээжийн тухай дуу зориулъя да. За. Үрт хамт байгаа ч ээжээ. Биш үү? Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэ хэр талын цэнсарнай арвин дэлхий шиг ачнаар тэртэнийха алганы ялонд Dedin jargın Andalandan Delgir tonşu Masarani Tengir şigaçta Hayni şuvetu Delhi şigaçta Айх шуэжи Дэлхий шиг хүнтэй
Өчигчүүдний сайхан дэв үзэхнүүдний өдрөөсөө үртэн танигаа хайрлаж үндэс мөчөрши Учин танигаа хайрлаж үндэс мөчөрши Энэ манай нэвтрүүлгээр нөгөө шарын их бол дахь орж исэн юм. За. Тэгсэн энийг Бишкек дуу гэдэг тэгээд исэн. Бишкек дууны аян дээр хийсэн юм уу? Бишкек дуу юм уу? Тэгээд орон сорнгоод дуулдаг шүү дээ, тэ? Нэг ардын дуу шиг болсон. Тэгсэн сая энэ чиний энэ найруулга болохоор нэг юм Солонгост байгаад ч тэр юм уу хам мөрөгний эрг дээр байгаад ч тэр юм уу нэг Солонгос дууны юу стил рүү оруулсан юм шиг санагдчих шүү дээ. Тэ? Ер нь заримдаа тэр нэг Казак дууны аян маяг Солонгос дээрийн киноны дуу маяг төстэй юм шиг санагдаад байсан. Тэгээ нэг залуу coverлоод яатсан байсан шүү дээ. Тэрний аян дээр нь л тийм. За тэгээд одоо чадварлаг боловсон хүчин ажиллах хүч Солонгос руу явуулаад байна. Одоо тэгээд өрлөгийн хувьд бол одоо тэр металл хийц центр гэдэг чи одоо 20 жилийн өмнө хийж исэн юм шүү дээ ер нь. Тэ? Тэр үед чинь бол металл цоох энэ төр бол их цөөхөн. Одоо энэ Монголд энэ шилэн металл басааттай барилгууд цөөхөн байлаа. Цөөхөн байсан. Тэр нь барилгын тал дээр интерьер дизайн дээр таслахааны юм уу хийцэл энэ төр дээр бол их нарийн юмнууд хийдэг байсан шүү дээ. Тэгээ ийм хүмүүсээ ингээд наашаа алдаад их нь одоо хаашаа явуулаад байдаг. Уг энэ яалтчгүй наашаа явахаас арга байхгүй байсан л та. Ааха. Тэр нь одоо ч гэсэн одоо Монголд очивол улс орн маань хурдан зүү голдролтой орохгүй бол тэгэл хамаг сар болсон залуучуудаа бүгд хамаг залуу насаа ингээд бас энэ дөг бас хийж шүү. сайхан сар болсон залуучуудаа бүгдийг гадаад Тий, сайхан залуучууд эрсдэл айгүй хүлээж байгаа байхгүй. Эд хийж бүтээх насан дээрээ тэгээ нэг харийн нутаг давчтаад байна гэдэг чинь тэр нутаг нь хин хохроо бол Монгол улс орны шалрна. уг нь бол энэ бүх юм болцоонд бүрдсэн хэрнээ тэгсэн хэрнээ л давчтаад байна гэдэг байгаа шүү дээ энэ дотор нэ. Тэгж л давчтаад байгаа болохоос биш одоо юу гэдгийг төгжирч ингээд бөглөрөөд гэдэг юм уу гацаад тэгээд байгаа юм байхгүй шүү дээ. Тэрэндээ л улс орноо хөгжүүлэе гэсэн улс төрчдөл яг нэг зорилготой нэг юмруулж өгөх хэрэгтэй л дээ. Сауди Арабууд шиг. тийм байх. Байгалийн байлгаараа л хөгжсөн улсууд сайхан хөгжсөн улс бол байна шүү дээ. Одоо Сауди Арабыг үнэхээр ятаархмаар. Ааха. Манайх бол яг тийм болох боломжтой байхгүй. Даан тэгж чадахгүй. Сэтгэл одоо нэг одоо шунлан гинтчээд Одоо энэ өөрсдөө бодоод Монголоос гараад явахаар лентэнд юмаа ингээд ил тавьсан байсан ч гэсэн метроны буудал тэр нисэх автобусны юун дээр байхад хайцсан байх тэр шин буцаагаад хаягаар хүргээд өчөөд шүү дээ. Одоо энэ олж өгöd хулгайлах нь байтугай. Тэгэхэд автобусны юмаа хаялаа. Автобусны компани руу ярьлаа юмаа эцэс хайсан гэсэн юм дээр байж. Хайсан гэсэн газар навчаад авчихна. Метронд юмаа хаялаа. Карт бичиг баримт утас бүх юм хаяхад метроны хайсан гэсэн зүйл хадгалдаг газар нь л байж байдаг. Тэ. Тэгээд одоо би нөгөө нэг метроны T-money картаа ингээд 50,000 гар цэнгэлчээд цэнгэлдэг газар мартаа явчихад байж байгаа юм чинь. T-money карт чинь цэнгэлдэг нөгөө нэг цэнгэлдэг газар байдаг шүү дээ. Тэ. Тэр чинь нөгөө хүн ингээд аваа явуул шүү. Тэр чинь аваа шиг тавьсан.
Оо цаа. Тэгэхэд манайх яаж вэ? 50,000-аар зингэлчээд ингээд тавьсан байна. Нууцын гэрээ гэдэг юм дийж хулгаал байх шиг байна штэ. За тийм муухай юм ярихаар муухай байна. Тэ? Уул нь ингээд бид нар улс төр болно ярмаар байгаа байхгүй тий. Харин тийм Үнэхээр ийм яриа сумаар гоо. Энгийн иргэдээ ингээд улс төр ярьтал нь ингэж амьдруулж юм гэхээр чи үнэхээр харамсалтай байхгүй. Эдний энгийн иргэд бол улс төр ерөөсөө хүйч хамаагүй. Ааха. Зөвхөн ажиллаа л гэнэ. Солонгос улсад бол зөвхөн ажиллаа игээ явах сайхан амьдарч байгаа. Дэлхийн хүн амьдрахад таата 10 улс гэдэгт Солонгос улс орсон байсан. Нэлээд дээгүүр шүү бүр. Тийм. Бараг 5-аас урагшаа байдаг. Хамгийн таата хүн амьдрахад гэлдэг үзүүлэлтэнд орцсон байж байгаа шүү дээ. 10 сая хүнтэй Сөүл хот гэж чинь би ямарч боглол байхгүй шүү. Тийм ээ. Бодлоо. 10 сая. Манайхаас 3.5 дахин хүн ам. Би Сөүлийн жижигхэн тэгэхээр одоо тэр эрхчлөө гэдэг юм уу нөгөө зорчих эрх тий одоо дэд бүтцээр хангагдах дулаан амьдрах тий эрүүл агаараар амьсгалах эрхчлөөг бол энд хангаад өгсөн байна шүү дээ. Энд чинь эрхчлөө тий одоо дуртай газан халаалтаа шийдэх үү тогоороо халаах уу гэдэг энд бүгд одоо ер нь бол хууль өгсөн бусаар яах хууль бус одоо юм хийх одоо үйлдвэр одоо хүн амыг хордуулах ч юм уу тий одоо тийм юм байх ямар ч боломж байхгүй. Яагаад тэгэхээр одоо утаа их гаргадаг машиныг бол шууд хойноос нь зургийн дараал явуулахад маш өндөр торгуулаач. Тэр нь яг ингээд хүмүүсийн явдаг зам дагуу ингээд нэмэрдэх юм бол шууд зургийн дараал явуулахад маш өндөр торгуулалтай. Тийм юм хийх ямар ч боломж байхгүй. За 15 жил болчлоо. Энэ хөгжсөн газар эрүүл мэндийн үйлчилгээнд тэр их мундаг байдаг юм биш үү? Эрүүл мэндийн үйлчилгээ сайн хамрах тугас. Хамар 2 жилдээ нэг бүтэн биений шинжилгээ үйлчлэг онцлогоонд орно. нөгөө нэг бидний хийж байгаа ажил авж байгаа цалин хүс харьцуулахад бол боломж юм байна. За дараагийн дуугаа ямар дуу зориулах вэ? Ерөнхийдөө нэвтрүүлэг маань бас төгсөх тал руугаа явж байна. Тэгэхээр амжаад бас харах нүдэнд мөрөөдөл гэдэг дуу. Айзен хоёр. Мөнх хоёрын. Тэгээ айзен хоёрын дулдаг. Мөрөөдөл. За хэд зориулах вэ? Тэгээд одоо сайхан босгочтой зориулъя да. За хөрлөөгөөс. Харах нүдэнд минь очиг ялцгаа. Хань тайнаас чимийн ширээ. Хонгор бүсгүй чамайг хараа. Хорвоо нүд хаяа осон дөө. Зүрх сэтгэлимээ мөрөөдөл болсон. Зүрх шивээ чандаа би хайртай зүрх сэтгэлимээ мөрөөдөл болсон. Зүрх шивээ чандаа Чимээ над уншихээ Долоолох сэтгэлээ чам руу нэмүүлээ Айлгуудуу амын чамтайгаа Эндэн жаргах тавилан байна Зүрх сэтгэлээ мөрөөдөл болсон Зүрх шивээ чамнаа би хайртай сэтгэлимээ мөрөөдөл болсон Зүрх шивээ чамнаа би хайртай
Өнөөдөр бас байхад тэнгэр ангаа ивэж шүү. тий янзын гоё. Их Салхи салхи нөгөө нэг нартай хамт ажилдаг байсан гамбаа гэдэг нэг ах байдаг байсан байхгүй юу? Одоо Монгол явсан. Тэр ах маань амар гоё гитар зогсон. Энэ ганцхан яриадсан мөн үү? Тий. Копи гамбаа. Монгол руу очсон. Монгол явсан. Тий. Тэгээ ганцлах хоёртойгоо гуруула тоглолдог байсан. Тэр хоёртойгоо их тоглолт. Тэр хоёрын дуулах дуртай дуу. За. Саяны дуу мөрөд. Гантлаг бас Гантлах чинь амар. нэлийн удлаа тий. Амар гоё дуулдаг. Тий. Юуны 247? Чи очноос тийш. 247 яг Тэр энэ чинь чамаа хийсэн гэвэл тийм засрын хэлэд би явуулсан. гантлаг тэгээдсэн манай хүрлээ надад гоё юм хүм хийж өгөөд энэ баар мараа байгуулахад юм уу яасан лаунж энтрээ хийхэд тий их туссан их гоё юм хийж гисэн орсон би чинь хэд хэдэн ороо суудсан шүү дээ гоё юм билээ Ганцлагтайгаа гоё энэ хангааны хэрэгтэй дуулъя даа гэж ярьж чадсангүй явуулчлаа да. гантлаг гэсэн саяхан Монгол руу явчлаа тий Ярьсан хөрсөн зөндөө байсан гэж чадсан. Тий хамтдаа нөгөө нэг энэ гадуур гоё тоглоё. За. Энэ хангааны хэрэгтэй хоёлаа тоглоё гэж ярьжсэн баг. Ааха. Харин тэгээ Монголд очих тоглох юм болов шээ. Монголд очиж байгаа л тоглосон да. Тий. Цаа чи Монголд очиж завгүй болсон байх уу? Монголд хийх ажил их байгаа ш. Нааша одоо буцах юм болоо даа баг. Хамгийн мондог шүү дээ. Хамгийн мондог. Гантлага. Миний нэг хэлдэг үг гэдэг. Аа. Миний дүү чи хамгийн мондог. Миний дүү. Гантлах чинь манай дүүгийн анги явдаг. Бүүгийн юм. Бүүгийн нэг анги. Бүү гантлага хоёр нэг анги юм тий. Өрлөө тэгээ яриад байвал маш их юм байна. Одоо энэ нэг нэвтрүүлгийн цагаар бол яриад дуусахгүй шүү дээ. Тийм ээ? Одоо бүх монголчууд улс төрчиж байна. Яг үнэндээ. Аа. Энд байхад бас тэр Монголын мэдээ энэ тэрг байн гарч байна. Байнга л Олигтой юм харагдахгүй. Энд байгаа бүх монголчууд санаа зовдөг. Тий. Арайчтэй. Тий, Монгол улсаар нэг хайтахан хөгжүүлээд өгөөсэй гэж. 20 жилийн өмнө Японы Наритагийн буудлын дээр буугаал. Тэгэл тэр онгоцны буудлын дээр буугаад айгүй уур хүрсэн шүү дээ. Хүн чи одоо гадаад оронд очиод гоё газар очиод нэгэ сайхан газар байна гэж бодох шууд арайчтэй нэр хүний нутаг хүмүүс ийм гоё бүтээн байгуулалт гоё юм зогслоож яхад манайх ингээл улсын зардлаар байнга л юм суралцсан туршлага судлал гэж явдаг шүү. Тэг чи одоо юу хийсэн байна гэж бодохоор тэгээд тэр гоё газар очиод хүн шууд тийм бодогдоод байт юм лээ. Яг тийм шүү дээ. Нөгөө нэг Одоо бид нар ингээ хурдхан зүг голдролтой орохгүй бол одоо энэ усууч бүгд тасараад ингээ алга болоод ирлээ шүү дээ. Одоо бүх юм хиймэл оюун ухаан төшөглээд одоо хөгжил нь бүр маш хурдцтай болж байна. аа Манай монголчууд нэр хүндгүй болгохоо ганц юм авилгал байна. Хэл. Тэгээд энэ усаар чинь бүр доош татчихлаа шүү дээ. За нөгөө нэслэг дэрэг чинь дахиад ирж байна. Ийшээ нэг дууд хооронд өнөө буулгаад аваа явчих юм байна тий. Тийм баг. Тэгээд ер нь нэг улс орны төлөө гэсэн бодлого, сэтгэлгүй нэг муу хүн ямар хосолтой байдаг вэ? Нэг мандахай цитатанд гардаг эсмэл тайж гэж. Тий. Амар муу санаатай муу. Тэр хүний ганц хүний муу бодол, муу үйл маш их хорон хүнэлтэд байхгүй. За тэгээд нэвтрүүлгийн цаг маань л өндөрлж байна. Түүнээс биш дуу хөгжим бол дуусна гэж дундar нэг байхгүй. Нэвтрүүлгийн төгсгөлийн дуу үзэгчтэй ямар дуу зориулах вэ? Тэгээд бидний урилгыг хүлээн авч сайхан аккорд аялгаа үзэгчд маань зориулсан хүрлээд маш их баярлалаа. Хот хэмэртэй цог золбоотой байхыг, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхыг, аз жаргалаар дүүрэн байхыг уран бүтээлчийн өмнөөс хүсэн өрөөж байна. За баярлалаа. За энэ нэвтрүүлэгт орсонд маш их баярлалаа. Тэгээ өөрөө сайн дуулж чаддгүй ч гэсэн ер нь дуунд дуртай, гитар хөгжмөд дуртай, гитар хөгжмөд дуртай яг л сайхан залуучуудын төлөөлөл болж авсан юм шүү. Тэрнээс ч дуучин өөрийгөө дуучин гэж болсон юм бол биш. Ааха, ер нь бол одоо Солонгост дуутай хууртай сайхан шүү дээ. Солонгост амьдарч байгаа олон монгол сайхан залуучууд байна. Тэрний төлөөлөл. Мөн гитар хөгжим сонирхч дуулдаг олон залуучууд энд байгаа. Мөн тэдний төлөөлөл болгож Солонгост байгаа монголчуудтай хэлээд манай Солонгост байгаа монголчууд мундаг шүү. Та нар минь үнэхээр хичээж байгаа шүү. Ялангуяа эмэгтэй шүү.
Та нар үнэхэрийн их орныхаа төлөө өөр хүүхдийн төлөө зүтгэж байгаа. Ааха. Хааныг бол биширч явдаг шүү гэж хэлээ да. За. Тэгээд ямар дуу юм бол? Дурсамж гэж нэг дуу байна. За. Жүжиг учи залуу насны чихэн өнөөч гинэ хай асамадо мичи бинэ хой ханамадаги тэрхээ учраа ягаад ч юм бэ сэтгэл хоношоо ярахан дусан ягаад ч юм бэ сэтгэл хоношоо ярахан дусан толорно Hatırım harvani Ay mihnaim şiir gitne Uçuşsun carana Uğur bana Uyrum mesaj yapsın uçur ягаад ч юм бэ сэтгэл хоношоо яахан досан штолорно ягаад ч юм бэ сэтгэл хоношоо яахан досан Social climbs to live for a few dollars more. Social lives to live. Music and wonderful roses.